За өнгө гэдэг зүйл хүний амьдралын бас их чухал ийм зүйл. Тэгэхээр өнгийг архитектурт, дизайнд оновчтой олж хэрэглэнэ гэдэг үндсэн нөгөө шийдлээ илэрхийлж байгаа бас нэг илэрхийллийн хэлбэр байдаг. За яг сүүлийн үед нөгөө минимализм гэж их ярьдаг болцсон. Тэгээд нэг ийм саарл, нэг тонтой, хурц биш ийм өнгөнүүдийг нэлээд хэрэглээд эхэлсэн шүү дээ. Тэрний өмнө чинь бүр ингээд хүнд өнгөнүүдийг хэрэглэдэг байсан тэгээд бүр бараан бараг хав хар ч юм уу ийм өнгөнүүдийг интерьерүүд нэлээд хийгдэг болцсон байсан. Тэгээд сүүлийн үед нэг тийм саарл тонтой юм уу хурц биш тийм интерьерийн өнгөнүүдийг хэрэглэдэг болчихлоо л доо. Энэ маань яг өнөөдрийн хүмүүсийн амьдралын онцлог, амьдралын хэмнэл тэгээд тэр хэмнэлд амьдарч байгаа улсуудын нөгөө нэг тогтохой мэдрэх, амрах тэр мэдрэмжийг өгөх зорилготой бий болж байгаа ийм өнгөнүүд. Нөгөө нэг галзуу юм шиг ийм амьдралын хэмнэлээс хүн орж ирээд дахиад ийм хурц өнгөнд ороод ирнэ гэдэг. Ерөөсөө нөгөө нэг сэтгэл санааны тийм амар тайван байдлыг мэдрүүлэхгүй байхгүй. Тийм учраас тэр нэг ийм намуухан саарлын мөнгө гэдэг яг энэ амьдралын хэмнэл зориулж гарч ирж байгаа юм өнгө болчиход байгаа байхгүй. Тэгэхээр өнгө гэдэг өөрөө нэгдүгürt ийм чухал зүйл. Хоёрдугаарт хүн өөрөө их уйдамтай амьтан. Хүн нэг орчинд ингээд жоохон удахаараа уйддаг. За тэр уйдал гэдэг юм дахиад нөгөө дискомфорт уу бас нэг юм тохихгүй юм мэдрэмж хүнд өгөөд эхэлдэг. Тийм учраас өнгө гэдэг зүйл бол хамгийн амархан өөрчлөх боломжтой энэ зүйл байхгүй юу? Чи энэ ханы өнгийг бодоход одоо юу байх вэ те? Үсрэл 2 хоног л би бүх мөрөөнийхөө өнгийг өөрчилж болно шүү дээ те. Тэгэхээр нөгөө хүний тэр нэг уйдамтгай тийм юмыг ингээ шинжилж явах амархан богино хугацаанд хамгийн бага зардлаар шинжилж явах нэг боломж бол өөрөө өнгийн шийдэл. Одоо тэгэл хөшигний өнгийг салчиж болно. Нөгөө зөөлөн эдлүүдийн бүрээсээ өнгийг салчиж болно те. Эн чинь ингээл их амархан шийдэл байхгүй. Тэгэл ингээл зөвхөн өнгө салхад хүн нэг шинэлэг мэдрэмжинд орчдөг ийм зүйл. Тийм учраас энийг хүмүүс өөрөө энэний ач холбогдлыг ойлгож өөрөө энийг өөрсдөө их зоригтойгоор шийдэж явах хэрэгтэй юм шиг байна. Тэр яг л ихтгэхийн хурц болчиход солиолоо хийчих тэр чинь ямар хэрэгслээ байхгүй шүү дээ. Тэгэхээр жил болгон жилийн өнгө гэж гардаг. Зардаг шүү дээ. Ингээд өнгөнүүд гараад тэгвэл би дотроо бодохдоо тэгэж боддtiin. За мэдээж нарийн судалгаа л хийдэг баг. Гэхдээ энэ бол маркетингийн ангуу том зал гэж би ингэж боддог байхгүй. За дэлхийн худалдааны зах зээл. Өргөн хэрэгцээний бараа. За тэгэл ховтос, хунар, тэгэл тавилга, гэр ахуйн хэрэглэл гэл ингээл бүх юм чи өөрөө өнгөтэй шүү дээ. За тэгээд энэ том брэндүүд өөрийн загвар дээр өөрийн өнгөөрөө ингээ ялгардаг шүү дээ. Тэгэхээр эн чинь бүтэн жилийн хугацаанд энэ их юм өрнөл чинь эхлээд нэг шинэлэг юм гарахаар их өндөр болоод тэгээ айж яваханд ингээ буугаад тэгээ доошлдог ийм л зарчмаар явдаг шүү дээ. Яг ингэсэн ийм графикаар. Тэгэхээр хүний эн чинь шин шүү, шинэлэг юм шүү гэж одоо хуурж байгаа нэг хэлбэр бол тэр оны өнгийг зарлах. Тэгээд оны өнгө зарлангууд чи хэд хэдэн өнгө байгаа шүү. Нэг юм тоон ийм бүх юм ингээ гаргаад бүх брэндүүд нөгөөдхийг дагдаг. Хийж байгаа бүх загвар магвар нөөрчгсөн тэр өнгийг өргөнөөр хэрэглээд эхэлдэг. Дээр нь бүх тавилгууд тэгэл энэ хэрэгсэл мэрэгсэл бүх юм тэр өнгөнүүдийг ингээд хэрэглээд эхэлдэг байхгүй. Тэр чинь хүмүүст нөгөө нэг ингээд унтсан тэр нэг сонирхлын нэг юм уналтыг дахиад шинээр дээш нь татах боломжийг жил болгон ингээд авчирдаг байхгүй. Тэгэхээр жилийн циклтэй нэг ингэсэн юмыг л амьдруулаад ингээд гоё өрнөлтөл болгож байгаа юм хэлбэр гэж би тэгэж боддог байхгүй. Тэгэхээр одоо өнгө гэдэг зүйлийн тэр ач холбогдол энэ бүх зүйл гэдэг бол өөрөө цаана бас их нарийн ийм зүйл. Гэрт зориулж өлгөж байгаа нэг зураг гэхтэл зургийн үндсэн өөрийнх нь утга санаа илэрхийлээс гадна өнгө гэдэг зүйл бас яг интерьерийн энэ шийдэлд айгүй чухал үүрэгтэй байдаг. Тийм учраас энэ бол өөр нэг тохиолдлын зүйл биш. Хүн яг заримдаа санамсаргүй энэ тэндээс автсан нэг гоё юм өнгөтэй юмыг авчираад гэрийнхаа нэг хэсэг тавихаар ингээд хөөх эн чи ямар
гоё юм бэ гэдээ ингээд мэдэрдэг байхгүй. Тэр чинь нөгөө өөрөө бол нэг зүйл шүү дээ. Тэрийг авчраад яг нэг орчин тавьчихаар тэр өнгө орчинтойгоо яа тохирч ин гэдгийг тэр үнэлэмж илэрхийл тэр байхгүй. Орж ирсэн улсад хүртэл хин чи ямар гоё юм бэ гэл тэ. Тэгэхээр нэг ийм шийдлүүд дээр бид нөр өөрөө их анхааралтай байх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр өнгө гэдэг бол бас хамгийн нэг чухал юм. Хүний нөгөө эрхчлөө гэдэг нэг зүйл байдаг шүү дээ. Эрхчлөө гэдэг зүйлийг илэрхийлэх хамгийн хялбар бөгөөд хамгийн боломжтой бас нэг зүйл. Би өнөөдөр яадгийг өөрөө нэг өөрийг би улаанаар бодож болно шүү дээ. Яагаад болохгүй гэжтэй бүр ингээд час улаанаар бодоод тэгээд би яг өөрийнхөө бодлоор би ямар бустай адилхан байх хэрэгтэй мүү гэж сууж ин гэдэг нэг эрхчлөөгөө илэрхийлж байгаа нэг сонир хэлбэр байхгүй юу? Тэгтээ сонирхолтой хэлбэр.